5 толгойн бүлэг ордын лицензийг стратегийн орд авцсан 2007 оны улсын хурлын тогтоол байна. Энэ ордууд стратегийн ордуудаа гэж нэрлэлсэн байна. Эхний 16-г болтолсон шүү. За тэр 16-гаа яаж шийдвэрлэх гэж байгаа эргэж танилцуул гэсэн байна. Тэр үүрэг нь хэнд оногдсон бэ гэхээр засгийн газарт оногдсон байхгүй. Одоо л энэ зүйл танилцуулагдаагүй. Их хурл руу. Бид мэдж байгаа л да гэрээ хийгдсэн. Тэнд нь одоо Energy Resource гэдэг компани үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд энэ компани товцоог эзэмшдэг компанид хөрөнгөний бирж дээр гарсан бид нар мэднэ л дээ. Гэхдээ энийг 18 жилийн турш танилцуулаа. Тэгэхээр энэ гэрээ байгуулсан үйл явц чинь хууль ёсны байсан юм уу? Энэ дээр дүгнэлт гаргаа гэж Монгол Улсын засгийн газраас ажлын хэсэг байгуулад тэр ажлын хэсгийг миний би яхалж таарахгүй юу? Тэгээд ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулаад дүгнэлтээ гаргаад хууль зөрчсөн байж болцсохгүй байна гэдэг дүгнэлт гаргаад ажлын хэсгийн хувьд. Өөрөлдөх юм бол одоо зарим тэгээд энэ хууль зөрчсөн хэсгийг засгийн газар шийдэхгүй үндсэн хуулийн цэц шийдэн шүүх шийднэ гэдэг. Шат шатандаа шийдэн шүү дээ. Зүгээр нэг хүн ажиллаа хийж явж байгаа төрийн албаагч дээр шалгалт гэж ороод дүгнэлт гардаг үстэй. Тэгдэг. Чи энэ дээр алдсан байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгждэр энэ тэндээс очисон татварын ажлын хэсэг гэж очиод дүгнэлт гаргадаг үстэй. Тэгсэн мөртлөө яг ингээд Монголын ард түмний баялаг болж байгаа стратеги орд газар ярихаар шүүхээс дүгнэлт нь гарна. Цэцээс дүгнэлт нь гаргаж ярих утгагүй. Засгийн газар ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсгийг алтан гэрэл халж ажилласан, ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр энэ асуудлаа бид нар улсын хурлд танилцуулах гэдэг. Тэрнээс тэр одоо орд газрын хэдэн хувийг авъя. Эсвэл буцаага төрд авъя бүгдийг гэдэг чинь ийм ямар ч хувь хэмжээ мөнгөдür хөрөнгө оруулалттай холбоотой зүйл байхгүй. За тэгвэл хэдүүлээ дахин бүр урагшлна. За. Тэгэхээр 20 дугаар зууны хамгийн урт удаан үргэлжилсэн хайгуулын ажлын 5-7 орд газрын хайгуул юм билээ. 1940 оноос хавуулаад хайгуулын ажил хийж эхэлсэн байна. Бид нар өөрсдөө тэр үед геологийн ажил явуулах, хөнгөч техникийн нөөц болцоо муу ажил дээ. Тэгээд Оросоос тухайн зүйлт холбоот болсон мэрэгчлэнүүд ирээд ингээд хайгуул хийчихсэн юм байна. Энэ хайгуулын ажил 1989 он хүртэл үргэлжилсэн. Хамгийн сүүлийн тайлал 90 онд бичигдэж байгаа. Тэгэхээр 40-оос 90 он гэхээр 50 жил байгаа. Энэ хугацаанд 43 сая гаруй төгрөг зарцуулсан байна. За. Хайгуулын ажилд. Үүнээс 10 гаруй сая төгрөгийг зөвхөн тэр ухаан удгийн орд газрыг л судлахад зарцуулж байгаа. За. Инхээр чи яалтчгүй чинь Монголын ард түмний өөрсдөө хөрөнгөөр илрүүлсэн орд байгаа үст. Тий. Бүх нөөцийн тайлан баримтууд нь байгаа. Орос хэл дээр байна, монгол хэл дээр байна. Энэ санхүү зардын тайламж байна. Тий. Энийг хамгийн анх ашигт малтмлын газрын даргаар ажиллаж исэн Жаргал сайхан гэж хүн би одоо нэртэй хэлье. Дэ Жаргал сайхан гэж хүн инх цаг гэдэг хүнийг томилсон байна. Кадастр хэлсэн дараа. За. Тэр инх цаг гэдэг хүн лиценз бичээд Mine Info ZBN буюу зохион байгуулалттай нөхөрлөл дараа нь Mine Info KHK болсон. Mine Info гэж компанид хамгийн анх нөгөө монголчуудын 20 дугаар зууны турш одоо нэг Орос төлөхөстэй шилжих рубли өр мөр гэдэг баах өр байсан шүү дээ. Тэр өр дээр ч л бичигдэж байгаа шүү дээ. 40 гаруй сая төгрөгч. Тэр хөрөнгөөр хагуулсан ордыг цаас үчээд Mine Info гэдэг компани инх цаг гэдэг үг гэсэн. Би ихтэл гэж ярил хаашаа ярих вэ гэдэг энэ төр. Энэ одоо 1999 оны үйл явдал болж байгаа. 97 гэж магадгүй шүү. Би он дээр нь явж. Ингээд энэ бичигдэж олгоод ингээд цаашаа дамжаал яваад байна. Хүмүүс тойрол дамжаал яваад. Монголын томоохон аж ахуй нэгжүүд Монгол улсын ерхий сайдаар ажиллаж байсан хүний аав ах гэл ингээл энэ лиценз ингээл дамжаад олон дамжаад зарагдаад явсан гэж ойлгох уу юу гэж ойлгох вэ? Тэг шилжигдэл тэр компаниудыг шилжээл яваад байгаа. Тэр мэдээж бизнесийн үйл ажиллагаа явж байгаа. Тэгж жагаад Energy Resource гэдэг 2007 оны улсын хурлын тогтоол гарахад 5 толгойн бүлэг орд газарт 3 компани нэр байдаг. Нэгдүгээр 5 толгойн хувьцаат компани буюу орон нутгийн 5 толгой, жижиг 5 толгой гэж бид нар ярьдаг ш. Тэр. Тэгээ бүр улсын хурлын тогтоолын хавсралтыг үзвэл Energy Resource компани Daisuke гэж ингээд. За ингээд Energy Resource компани нэрээр байж байгааз. Ингээд стратегийн орд газар гэдэг ингээд. Орч. За тэгээ тухайн үед стратегийн орд газар гэж юуг ойлгох юм бэ гэдэг. Ашигт малтмлын хуулийн шинжилсэн найруулга бүх юм дээр нь ингээд стратегийн орд газар гэж юуг ойлгох вэ гişүүд яриадсэн мэт. Дотоодын нийт бүтээгдэхүүн 5% гэж ярьж байгаа. Дараа нь бас ач холбогдол бүхий энтрүүд үгнүүд нэмэгдээд ингээд өргөн хэмжээний ойлголт болчихсон. Одоо айгүй энгийн.
Ерөөс энийг ингээл тойруулаад, толгой эргүүлээл, хідэн хувьгаал, амар гэрээ яриад, хууль дүрм элдэн үнэн юм яриа толгой ярих шаардлага ерөөсөө байхгүй. Тэр хэсгээ угаасаа ярина. Бид нар ажлын хэсэгч ярина. Ажлын хэсэг ахс хууль зүйн дотоодыг сайн дэвтж би ярина. Цаасаа тавьж гад ярина. Зузаан цаас тавьж гад ярина. За тэгээд Баяргуун засгийн газрын үед асуудал яригдсан юм. За тэгээд энэ лицензтэй холбоотой асуудлыг яах вэ гэдэг ингээд асуудал яригдчих. За ингээд яригдаад явангуут засгийн газрын уралдааны тэмдэглэл гарч байгаа. Засгийн газраас. За. 5 толгой орд газрын тусгай зөвшөөрлийг буцаан авах асуудлаар буцаан авах гэж хоёр үгийг би зориуд тодруулж хэлье. Буцаан авах асуудлаар гэрээнд гарын үсэг зурх эрхийг үйлдвэр худалдааны сайд хэн арга хөд олгов гэж. Тэмдэглэл албан ёсоор цаасаар гарсан. Ингээд эргэж тэр буцааж яаж авсан бэ гэдэгт эргэж танилцуулга байхгүй. Засгийн газар улсын хуралд болон байнгын ороодод хийсэн танилцуулга байхгүй. Ингээд тэр гэрээ хийгдээ явчихж. За энэ дээр нэг юмыг бол зориуд хэлнэ. Нэг байр суурийг бол ажлын хэсгийн ахлагч би барьсан. Хэвлэлийн урал дээр ч хэлсэн. Одоо ч тэр байр суурин дээр. Энэ дээр аж ахуй нэгжийг буруутгах нь гэхээсээ илүү төр өөрсдөө асуудлаа яаж шийдсэн бэ гэдэг харах хэрэгтэй.